Эхчүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах тухай үзэгч та юу мэдэх вэ? Хувь хүний эрүүл мэндийн асуудалд эмчлэх ёстой. За эдгэх үүрэгтэй гэж хандах бус хүний эрхийн үүднээс ханддаг байх асуудал бусад улс оронд ямагт яригддаг байна. Харин энэ сэдв манай улсын хувьд шинэлэг төдийгүй тэр бүр яригдаад байдаггүй. Гэхдээ өнөөдөр энэ сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө. Яг нөхөн эрчим эрүүл мэндийн асуудлаас бол илүү эрүүл мэндийн өнцгөөс нь бол харж ярьдаг байсан бол энэ удаад яг хүний эрхийн байр сууриас хүний эрхийн хандлагаар яаж хандах вэ гэдгийг одоо яг хүний эрхийн чиглэлээр судалдаг судлаач нь өөрөө олон улсын чиг хандлага гэсэн утгаар нь ярьж танилцуулах нь бол бас их сонирхолтой. За сар бүр тодорхой сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд иргэд олон нийтийн хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа нь ач холбогдолтой ажил болж байна. За ээлжилт хэлэлцүүлэхин сэдв шинэлэг байгаач гадны мэргэжилтнүүдийн хувьд дараах байдлаар Монгол улсын хэмжээнд дүгнэгдэжээ. Монголын хувьд гэх юм бол бас энэ тал дээр бол нэлээд ахиц гаргасан байгаа юу гэх юм бол Монголын засгийн газар бол олон улсын энэ талаар авч хэрэгжүүлж энэ талаар гаргасан гэрээ хэлцээрүүдэд бол тал болж орсон байгаа. Түүнээс гадна гэхдээ бол Монголын хувьд бол нэг зүйл бол бас асуудал болж үлдэж байгаа. Энэ нь юу вэ гэх юм бол тэгээр эдгээр гэрээнүүд гарын үсэг зурсан ч гэсэн яг хэрэгжилтийн асуудал дээр бол бас жоохон хоригддог байгаа. And ensuring access. За бидний ойлголтыг эрүүл байх гэсэн үүднээс бус хүний эрхийн хүрээнд харах цаг болсныг хэлэлцүүлэхийн үеэр салбарын мэргэжилтнүүд онцлож байна. За гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчинг хандлагатай болгох нь чухал гэдгийг давхар хэлсэн юм а.